Монгол ардын үлгэр эрхий мэргэн. Эрт урдын цагт энэ дэлхийд 7 нар гараад ган гачиг болоод газрын хөрс улайгаад ус мөрөн ширгээд ургамал мод хатаад амтэн хүн халууцаад адуу мал харангатаад байж суухын аргагүй болж гин. Тэгтэл тэр нутагт эрхий мэргэн гэдэг харснаа харавдаг, харавснаа ондог хавтай мэргэн харваач байжээ. Окторгойд гарсан 7 нарыг чи онож харваж устгаад өгөөч гэж олон амьтан түүнд очиж гуйж гинэ. Ирийн сайн төрсөн эрхий мэргэн харваач эрхийдээ эрчтэй, элгэндээ цөстэй, залуу настай, халуун цустай хүн болохоор мэргэн харавдагтаа ирдэж 7 нарыг би 7 сумаар нэг харваад онож устгаж чадахгүй бол эрхий хуруугаа огтлоод эр хүнээ байгаад хар ус уухгүй, хагд өвс идэхгүй, амьтан болоод харанхуй нүхэнд амьдрнаа гэж ам алдаж тангараг хийж гинэ. Тэгээд дорнодоос өрнөд хүртэл окторгойд суурсан 7 нарыг зүүнээс нь харваад гарч гин. 6 сумаар 6 нарыг устгаад 7 дахь нарыг харавхаар шагаан шившиж байтал хараацаа шувуу урдуур нь орж халхалсанд харваад орхисон чинь хараацайн сүүдийг сэт онсон учраас алтан хараацайн сүүл 2 салаа болчихсон гинэ. Харин өнөөх сүүлчийн нар харваачаас айгаад баруун уулын цаагуур барс гээд далд орчихжээ. Эрхий мэргэн харваач хараацаа шувууг садаа боллоо гэж харцаг алга мориороо хөөж алах гэсэнд морин хилжээ. Үчийн бүрий гэс үүрийн гэгээ ортол хөөгөөд хараацаа шувууг би гүйцэхгүй бол хөл мөчийн ногтлоод хөдөө газар хаяарай. Эмээлт морио байгаад инхэл тунхал газар амьдрах болно гэж ам тангаргаа өгчээ. Хараацаа шувууг хөөгөөд хариугүй гүйцхийн даваан дээр хараацаа шувуу хаашаач хамаагүй хальт болт үсрээд арай гүйцэгдэлгүй цугтсаар үүрийн гэгээ өргөчөж гинэ. Эрхий мэргэн уурлаад харцаг алга морныхоо урд 2 хөлийг огтлоод хөдөө газар хаячихсан чинь алаг дааг болчихсон гин. Алаг даагны урд 2 хөл нь богино байдгийн учир тэр гинэ. Бас хараацаа шувуу үчийн харуу бүрийгээс морьтой хүний урдуур хойгуур ээрэн тойрон нисдэг нь намайг гүйцхүү гэж дооглож байгаа нь тэр гинэ. Эрхий мэргэн өөрөө эр хүний ам тангарагын ёсоор эрхий хуруугаан огтолж хаяад эр хүнээ байгаад хар ус уудгүй, хагд өвс иддэггүй тарваг болоод харанхуй нүхэнд амьдардаг болсон гинэ. Таргууны хөлийн сарвуу 4 байдаг нь үүнээс болсон гинэ. Бас эрхий мэргэн харваач тарваг болсноо мартаад орой өглөөний нарнаар отож байж нарыг харавнаа гэж өглөө орой нарнаар нүхнээсээ гардаг учир тэр гинэ. Тарваганд хүн мах гэж хүн идэж болдгүй мах байдаг нь эрхий мэргэний мах учраас тэр гинэ. Мөн энэ дэлхийд үлдсэн ганц нар нь эрхий мэргэнээс айгаад уулын цаагуур орчихсон нь өдөр шөнө ээлжилдэг болсон гинэ. Баярлалаа. Илүү олон үлгэр сонсохыг хүсвэл суугаад агаарай хүүхдүүдээ.